Эрүүл мал эрдэнэ нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Улсын мал эмнэлгийн ерөнхий газар манай телевизтэй хамтран хийж байгаа малын эрүүл мэндийн сэдв өргөн агуулгаар хөдөөгийн олон түмэндээ зориулсан энэ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт манай шинжилгээ ухааны академийн гишүүн академич шинжилгээ ухааны гавьяа сэтгэлтэн Дэмбэрэл гой өргөжсөн байгаа. За мөн мал эмнэлгийн ухааны доктор малын эм ханганы нийлүүлэх Чандман эдэр компанийн захирал Гамбат нар оролцож байна. За бид бол энэ удаа хаврын төлийн асуудлаар эргэн тойронд ярина. Монгол оронд энэ өвлөх сайхан өнтэй өвл болсон, сайхан авар болж их шиг байна тийм ээ. Гэхдээ л одоо мал төлөлтөр нь ямар хуу яваавал малчид хөдөөгийнхэн маань юундаар нь илүү анхаарах ёстой юм бол гэж энэ сэдвүүдийг өнөөдөр хөндөж ярих юм аа. За Дэмбэрэл академичаас эхлээд асууя. Энэ жил одоо ер нь төлөлт ямар онцлогтой байгаа гэж бодож байна? Өвлийг үнтэй давж өөрийн хавртай золгож байгаа малчин түмэн болон мал аж ахуйн мэргэжлүүдийнхаа амрыг айлтгаж мэдчилхийн далимд одоо төлий хөлөө авч байжуулах талаар өөрийн санаа бодлыг та бүхэнтэй хуваалцах юм боломж олгосон лайв телевизийн хамт олонд одоо баярлалаа. За ингээд өөрийн бодож явдаг бас судалж мэдсэн зарим зүйлийн талаар та бүхэнд бас нэг хэрэг боловч ингэж одоо хэд хэдэн чиглэлээр бол ярихыг хичээе. За одоо орон даяар бол нэлх төлийн дүүл сангинсан төлөвлөлөө авч байжуулах ажил бол эд үргэлжилж байна. За ингээд төлөв ажиллахад гол анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг бол би онцлон хэлхийг хүсэж байна. За манай хашир дуршлагтай малчид бол бүгд бол сайн мэдж байгаа ойлгож байгаа боловч ганцхан зүйлийг бол нэмж хэлье гэж ингэж бодож байна. За төлийн одоо нэлх хураг ишиг тугуулын одоо хамгийн гол асуудал бол яг төрсний дараах гал уураг сүүл бол амдуулах тэрнийг цадтал хөхүүлэх асуудал бол ерөөсөө л тухайн одоо хураг ишиг тугал хэр зэргийн одоо дэвсгэр хатуужилтай ашиг шим сайтай мал болох вэ гэдэг бол одоо тэрнээс л эхэлнэ. Тэрс хамгийн гол асуудал бол дэлхийд бол одоо тэр гал уураг гэдэг юмыг одоо бүтэц бүрэлдэхүүнийг бол тийм орлох ус тийм хэмжээний юм бол одоогоор бол байхгүй. Ийм учраас бол эхний ээлжинд бол тэр гал уургийг бол сайдэр хөхүүлж амлуулах асуудал маш чухал. Яагаад вэ гэвэл ердийн сүү бол одоо хураг шиг ингээд хөхтэй зэрэг хөхөд ингээд ходоодонд орно. Ходоодонд болсон тодорхой хэмжээгээр бол уураг задарна. Тэр сүүнд байгаа уураг дараа нь бол одоо нарийн гидсний эхний хэсэг рүү одоо нойруулж ханаас орж ирдэг тервсин гэж нэг мундаг хэрвэн байгаа л да. Тэр тервсин бол ерөөсөн уургийг бол маш сайн задалдаг юм байна. Тэгэхээр гал уураг сүүнд бол тэр тервсин гэдэг нойруулж байгаа жилгардаг бодисыг итгэхгүй болгодог. Одоо тервсиний эсрэг бодис бол дээд хэмжээтэй байдаг. Ийм учраас бол хөгсөн уураг сүү бол ходоодонд бага хэмжээтэй жоохон задрах боловч нарийн гидсэнд бол баг задралгүйгээр тэр уураг үнэтэй уураг бол тэр чигтэй нарийн гидсэнд очно. За тэгтэл нарийн гидсний ханаар бол бас одоо тэр уураг одоо тэр үнэт шимт бодис бол нарийн гидсний ханаар бол бас задралгүйгээр бол шимэгдэж бие махбодод ордог юм онцлогт. Тэр нь юу гэхтэй нарийн гидсний хан бол одоо том молекултай том тийм одоо уургуудыг бүгдийн шимээд авчих тийм одоо бүтцийн шинжтэй байдаг. Энэ бол ер нь хураг ишиг тугалд бол ерөнхийдөө бол нэг төрсний дараах одоо 27-8 цаг хүртэл үргэлжилж байгаа. За энэс цааш бол одоо уураг сүүний дархлаа тогтох асуудал бол их хүнд тийм байдаг. Ийм учраас энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ бол одоо ерөөсөн тухайн төлөв ажиллах ажлын анхны эхлэл. Энэ бол маш чухал. За тэгэл одоо гарсан төлөв бол төлөйгээ бол их нь одоо юуд 7 он
үнэртэн ингэсээр байгаа л бол одоо өөрөө хургаа бол ишгээ бол өөрийнхөө үнэрээр таньдаг болох жишээтэй энэ мэт ажлууд дээр бол бас одоо сайхан анхаарах хэрэгтэй. Хамгийн анх эхлээл одоо үнэрлээл долоогоол ингээл одоо аршинд нь бол сайн массаж өгөөл ингээл эрэхтэн зэрэг бол юуны хурга шиг бол хөл дээрээ маш сайн тэнцэн гэх мэт. Ийм юм бол эхний шатанд бол маш хэрэгтэй. Хөдөөний одоо Монгол ямаа бол одоо хээр ишгэлсэн ч гэсэн тэгэл өөрсдөө л төлөө амлуулад хөвлөөд Тэгээ шүү дээ. тэгээд долоогоод ингэжтэй. За ирлизм мал дээр энэ чадвар их муу байдаг гэдэг байна. Ирлизм мал дээр бол одоо энэ чадвар бол бас их хэцүү. Ялангуяа бол нарийн ноостой хоньны хуруу бол гараад одоо тэгэл ерөөсөө арга орхин штэ зарим нь бол орхичин тийм үрсэх чанар өөрөөр хэлбэл их үрийн хоорондын их төлийн хоорондын холбоо бол ихний үед бол маш муу илэрдэг. Энэ бол Монгол мал дээр бол маш сайн илэрж байгаа ийм л одоо өөрмөц онцлог байгаа. Тэгээ бас нэг юм асууя. Малчид бол бас уургийн нялх төлд амлуулахаас гадна бас хитэрдэг гэд сааж авдаг, уург зангирдаг гэж үздэг, гүйлгдэг тийм ээ. Тэр болгоо юунтай холбоотой вэ? Ер нь тэгээд нялх төл одоо хурга шиг бол гид сэвлийн талаа бол үс их багтаа шүү дээ. Үс их багтаа. Тийм учраас бол дааруулахгүй байх асуудал бол маш чухал. Өөрөөр хэлбэл одоо тэгээд эхний тэр уург сүв энэ тэр яг бол хөгж явах үед бол болж игэл дааруулахгүй. Тэд нар чи ер нь жоохон ингээд цадаад хөгжсөнхаа дараагаар бол дороо гівтээд ингээ ерөнхийдөө бол бараг л нойрмог шахуу болдог байхгүй юу? Уург сүн дотор бол одоо бас тийм нойршуулагч тийм одоо үйлчилгээтэй юмнууд бол их байна. Тэр бол одоо ер нь бол тийм нэг унтаа байдалд оруулах одоо ерөнхийдөө уургандаа цадцсан төл бол энэ осгодгүй л гэдэг шүү дээ. Осохгүй. Тэгэхээр бас тэгэхээр бол бас уург сүв бол улаацуулах шин чанартай. Тий өөрөө илүү заадаг. Тэгээд тэрнээс гадна бол ялангуяа тэр Монгол мал дээр илэрдэг одоо долоох одоо хаг хайлснаас цэвэрлэх, шалгах тэр бол арсыг маш сайн массажлж өгнө шүү дээ. Тэр арсыг массажлж өгөх бол дулаан одоо судсаар бол судс одоо сайхан дулаан болох энэ төрийг бол сайн зохицуулдаг юм талтай л да. Ийм юмнууд бол байх л да эхний шатны юмд. Тийм. За академичийн яг төр завсарлаад Гамбат багшаас бас ганц нэг асуулт санагдлаа. Мал төлөлттэй холбоотой илэрдэг хамгийн одоо элбэг тохиолддог малын өвчлөл ямар өвчлүүд байж болох вэ? Малчид энэ дээр юундаар нь илүү анхаарах хэрэгтэй вэ? Бид ингээд малын эрүүл мэнд тийм ээ. Эрүүл ашигшин өндөртэй ийм малтай мал аж ахуйг эрхлэхийн тулд ерөөсөө мал эрүүл байх тухай асуудал хамгийн түрүүнд. Мал эрүүл байхын тулд тэр малын биед хэрэгцээтэй бүх бодисууд байх. Энийг байлгахын тулд бол жилийн дөрвөн улирлын малгааны тухай бид эндээс эхэлж ярмаар байгаа. За энийг ярихын өмнө бол Монгол мал гэж одоо бусад малаас ямар ялгаатай мал вэ гэдгийг бас сальтай дурдчмаар санагдлаа. Сая академич маань ярьлаа тийм ээ. Энэ Монгол мал бол тэр ирлиз малаас өөрөө гэж энэ чинь Монгол мал чинь одоо ингээд бараг 10-аад мянган жилийн түүхтэй мэлчээрийн мал аж ахуйн хэв шинж ягаад бол нэг 5,000 орчим жилийн түүх ярьдаг. Энэ Монгол орны эрсдэс уур амьсгалд дасан зохицохын тулд тийм урт цаг хугацааг туулсан. Яг тэр ийм эрсдэс уур амьсгалд дасан зохицож амьдрахын тулд бол одоо тэр Монгол малд бол үрсэг чанар тийм ээ. Монгол хүн Монгол малын хувьд бол үрсэг чанар бий болсон тийм ээ. Энэ бол одоо бус төрлийн малтай бол харьцуулшгүй. Тийм ээ. Энэ нь бол одоо бэлчээрийн мал аж ахуйд онцгой чухал ажил өгдөлтэй. Сая дээр академичийн төлснөө дараа төлөө долоодог энэ төр гэж ярьлаа тийм ээ. Тэр чинь ерөөсөө амьдрахын төлөө зохицсон зохицол. Тэгж доллооснараа бол цусны эргэлтэн сайжрна тийм ээ. Биеийн температур нэмэгдэн их нэг савн магших бус зүйлд одоо хэрэгтэй болно. Тэгэхээр тэр төлсний дараах үеийн эмэггүүдээс сэргийлэхийн тулд одоо тэр лөгөөж яг ойртуулъя тийм. Эхлээд өвөл хаврын малхан дээр онцгой анхаарна гэсэн үг.
тарах хүчээ тогтоон тийм ээ. Тэгээд өвөл аварчин өвөл бол бэлчээрээ малч гойд бол нөгөө өвсөн цантсан тэр шимт чанар буурсан байна тийм ээ. Усны хомсдолд орсон. Тэгэхээр энэ бүхнийг нөхөх тэр бүх арга хэмжээг бол ингээд авсан байх шаардлага байгаа. Тэр нь бол өвлийг тарга твэрэг сайтад авсан мал бол төлөвлөгтэй хүртэл илүүл байна үстэй те. Төлн хүртэл гараад боожих чадвар нь зөндөрлөл байна гэсэн үг тийм ээ. Тийм. Ерөөс нөгөө тархан мал тал бүрээ ашигтай гэж яг тэндээс мал ингээд тархан он тарга орсон бол одоо тэр төл эрүүлжээр гарна, том товёр гарна, амьдрах чадвар сайтай гарна. Эхний сүү шимтэй байна тийм ээ. Гэх мэт. Тэгээ мал ингээл хэдий чинээ турж орно. Тэр бол одоо ингээд төл түн тэр төлсний дараа бол одоо төлсний дараах янз бүрийн эмгүүд тохиолдно. Тэгээ энэ одоо хамгийн илбэг тохиолддог манай малчтад тулхамдах асуудал бол хаг саадах гэж ярьдаг л да тийм ээ. Хаг саадах энэ бол ерөөсөө л нөгөө мал турж орсонтой холбоотой. Хаг саадах бол яг хэд хэдэн шалтгаан байж болно. Гэхдээ ихэнхдээ бол мал турж орсонтой холбоотойгоор малын савны агшилтал суулгарч байгаа. Савны агшилт суулгарх нь ерөөсөө тэр тижээлгийн дутагдaltaй голчлон холбогдно. Хэд хэдэн шалтгаан байна тийм. Тэгэхээр энэтэй холбоотой тэгэхээр хамгийн түрүүнд төлсний дараах эмгүүд бай бус төвч эмгүүдээс сэргийлэхэд бол тэр бие хэрэгцээтэй бүх бодисыг л биед жилийн 4 улирал тогтмол оруулах. Манай малчтай нэг дутагдал гэх юм уу. Малдаа хөрөнгө оруулдаг. Чинь одоо мал аж ахуй эрхлэнэ гэдэг чинь бид бизнес шүү дээ. Энэ чинь том тэр малчт гэдэг бол компани захирлууд. Тэндээ хөрөнгө оруулж яж эргээд ашиг шимээ бусааж авах тухай ойлголт. Энийг манай малчт маань их анхаармаар байна. За хаг саадах өвчин. За энийг одоо бас олон удаа ярьжсэн дараас дахиад ярих байх. За тэрнээс гадна яг ялах төл тохиолдож болох ямар эмгэг өвчнүүд их гарах вэ? Ер нь мал тураад жоохон шим муутай төлөх юм бол ялах төлийн олон өвчнүүд тохиолдно. Энэ талаар бол одоо демпэрлэгтэмч маань ярил илүү дээр баха гэж бодож байна. За тэгэхээр төл гарсны дараа жишээлбэл хураг гарсны дараах одоо үеийг бол одоо хэд хэдэн үед хувааж үзэж болно л да. Жишээлбэл одоо зүгээр ингээд сүүн тижээлийн үе одоо ерөөсөн одоо сүүнээс өөр юм бол одоо ямар ч боломж байхгүй. Одоо энэ нь бол хэдийд байх хүүхдийн зэрэг бол ерөөсөн эхний нэг 3-7 хоног бол ерөөсөө тэг хурган дээр жишээ авахд бол эхний нэг 3-7 хоног хүртэл бол хивдгүү үе өөрөөр хэлбэл одоо гүзээ бол байхгүй. Бараг л одоо ажиллагаагүй юм байгаа. Зөвхөн ходоод ажиллана. Ходоодны тэжээл улсруулах үйл ажиллагаа ажиллана гэхдээ зэрэг бол сүүнээс өөр юм бол одоо боловсруулах чадвар бол их муутай. За нэг ийм асуудал байна. Тэрнээс гадна одоо энэ жил бол өвөл сайхан болсон, үнэтэй болсон, хавар бол гайгүй байна. Тэгээд бол ихэнх мал төл бол одоо им хоногхэд бол сүү шимэгтэй байгаа бах. Тийм учраас бол ер нь дундчаар бол нэг хоногт энэ үед бол хураг нэг дундчаар бол 250-аас 350 мл сүү өглөө хүлээхэд тиймийг одоо гөх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадах юм бол одоо бас одоо хурганы өсөлт хөгжилт бол маш сайн. За ингээд цаашаага яах хүүхдийн зэрэг бол ерөөсөө 3-7 хоногт одоо бол хөвдгүүгүй. 3-7 хоногоос цаашаага 4-5-8-7 хоног баха. 8-7 хоног хүртэл бол 756 буюу 2 сарын одоо боожилт хүртэл хураг бол одоо өвсөн тижээлд орно. Мөнхийнхаа сүг өхөн энийг бол шилжилтийн үе юу холимог үе гэж нэрлэнэ. За 8-7 хоногоос цааш бол ерөөсөө хөвдөг малын шинж чанарт бол бүх юм бол ороод тижээлд ороод ингээд явдаг ийм жамтай. Тэгтэн зэрэг бол ерөөсөө одоо эхний үед бол би түрүүн хэллээ 250-аас 350 мл шүү бол өглөөний өхүүлгээр бол ганц удаа өгөхөд бол өгөх хэрэгтэй. За тэгээд малчид маань бол ямар бодлого баримтлах вэ гэхтийн зэрэг одоогийн зах зээлийн нөхцөлд бол за би хургаан хэдий хэртэй гэлгэр намар хэдий хэртэй гэлгэр ам болгох вэ?
Одоо бол бас нэг хурганы мах гадагшаа гаргаж штэ. Хург гэжтэй одоо нэлх хург биш шүү. Энэ усуд бол ойлгохтой бол хургаа алж идэх нэ гэж ингэж ойлгоод байгаа. Энийг бол өсвөр малаа бол бид нар гадагшаагаа гаргах хэрэгтэй. Ийм нөхцөл байдлаар бол одоо компаниудад ч гэсэн одоо гадагшаагаа явуулж байна. Одоо ч гэсэн бас төр засгийн бодлого ч гэсэн нэг тиймэрхүү юм руу чиглэж эхэлж байна. Ийм учраас бол энийг бол бас сайн харж үзэх хэрэгтэй. За нэг 250-аас 350 мл шүү хөхөөд хөрөвжих үедээ нөгөө миний тэр одоо 8-7 хоног хүртэл тэр үед бол одоо өдөрт нэг 160 за сайн болвол одоо 200 г одоо өвсөнд хижээл хивэг мэвэг ч юм уу ингээд идээд байсан хург 2 сарын настайдаа гэхэд бол одоо нэг 12-аас 14 кг бол. Энэ бол одоо маш чухал хэвийн одоо ийм байх юм бол одоо маш чухал. Тэгээд бол зуны сайхан тижэл нэлх ногоо идээд ингээд эрэхтэн зэрэг бол намар тийшээгээ сайн одоо ингэж байж усан хуруу бол дундчаар бол нэг 38-аас 40 кг хүртэл хөрөх боломж байгаа Монголд. За ийм нөхцөлд бол яг хөхтэн зэрэг гулууз бол нэг 17-8 кг бол ингээд гадагшаа гаргах боломж бол байгаа. Ер нь бол монголчууд одоо бас бодох хэрэгтэй юм. Монгол малчид маань бол өсвөр хонио бол ялангуяа одоо өсвөр малаа бол болж игэл одоо онд нь багтаагаад бол мал аюуны маханд хэрэглэх хэрэгтэй. Одоо бид нар чи ингэж байгаа штэ. Газар тариаланчид бол тариалангийн улсууд бол одоо хавар нь үрээ тариад намар нь бол одоо хураагаад мөнгөтэй болчихно. За тэгэхээр бол бас бид нар ч бол одоо бас малчид маань бол хавар нь бол одоо түүнтэй адилхан хавар нь төлөө аваад тийм ээ сайн боожуулаад ингээд бол явсаргаад намар бол 11 сард өсвөр хонь болгоод ингээд махан төхөд бол бас хөөрхөн мөнгө болох ийм боломж байгаа. Дээрээс нь бол эр малаа бол ингээд махан төгчхтэн зэрэг бол өвлжих малын тоо бол хамаагүй багасна. Ингээд бэлчээр хомрдож байгаа энэ үед бол ийм юмнуудыг бол хийх хэрэгтэй. Өөрсдөө намжиргаан ч хэрэгтэй. Хамаагүй хэрэгтэй шүү дээ. Ийм юмнуудыг бол хийх хэрэгтэй маа гэж ингэж бодож байна. Түрүү актемч ярьсан тийм ер нь ингээ яг нийлх мал төлөө өвчин гэдэг бол одоо яг бич гэдэг юм уу, уучны атгаа гэдэг юм уу, уурах зангирах гэдэг юм уу. Эднүүд бол одоо нийлх үед элбэг тохиолддог өвчин тийм ээ. Эннээс сэргийлэх биднүүд өвчлөс байгаа нэмжлэнэхээс сэргийлэх бол хамгийн түрүүнд тэр нөгөө гал уургийн намлуулах тухай ярьсан шүү дээ. Тийм тэр гал уураг дотор чинь юу байдгийг гэхээр яг нөгөө дархлааны ураг байхгүй юу. Тэгэхээр бие махбодын нэгдүгээрт бол ихэн дарган сүршим жилб сайтай байх юм бол одоо хийгээ өгөх задсан тийм ээ. Тэгээд тэр гал уургаар амлж чадах юм бол тэрийг ингээд биедээ бүрээ авч чадах юм бол тэр бүх өвчнүүдээс сэргийлэх тухай асуудал тийм ээ. Сэргийлэх тухай. Хоёрдугаарт би тэр үеэс ихэн одоо эрүүл сарвал ингээд бүх хэрэгцээт бодисууд байх юм бол тэр дараа нь одоо нөгөө том болсон одоо болчин зайх маях тийм арай өрөө үедээ дараах нь энэ тусах гэх мэт энэ зүйлүүдээс сэргийлнэ. Тэгэхээр хамгийн зүйл бол биднүүд ингээд өвчтэй малыг эмчлэн гэхээсээ илүү өвчтэй төлийг эмчлэн гэхээсээ илүү өвчний тухай ярина гэхээсээ илүү тэр их малаа яаж онтаргаа оруулах уу? Яаж сайн төлөвлүүлэх үү тийм ээ? Төлийг яаж эрүүл зэрэг боожуулах уу? Яг хэдээ тэр борог тижээлд нь оруулах уу? Актемсаар ингээл гүзээ хэдийд ажилд орох тухай ярьж байна. Технэл өвс боож өгөхгүй ингээд байгаад байх юм бол одоо тэр гүзээ чинь ажилд орохгүй шүү дээ. Гүзээ ажилд орохгүй байх юм бол эргээл одоо өвчлөлийн тухай тэр нөгөө гуриг төллийн тухай сэнсрэлтийн тухай ингээл яриа эхэлнэ гэсэн үг л дээ ер нь бол. Тийм сүүлийн үед зүгээр яг бэлчээрийн мал аж ахуй бол олон жилийн түүхтэй явж ирсэн олон жил байна. Бас ч одоо малчтын эртний одоо олон жил сайн малчтын удам мөксө бүрэн тасарчаагүй байна. Гэхдээ сүүлийн үед одоо энэ хот тойрсон малчид гэж бүхэл бүтэн бүлэглэл гарч ирлээ. Ялангуяа энэ одоо өхрийн ферм их олон болж байна тийм ээ. Хонь ямааны ферм ч их болж штэ. Тэгэхээр энэ фермийн маллага энэ дээр одоо бас их залуу хүмүүс гинтл одоо нэг бизнестэй болох гэсэн улсууд. Гэтэл нөгөө фермийнхаа ариун цэвэр алдаргүйжүүлэлтийг ирхэн хийж гин олон төл нэг дор төллөөд ирэхлээр сандарч мэгдэж байна тийм ээ. Ийм юмнууд их байх шиг байх. Энэ дээр одоо та ярины мэргэжлийн талаас нь товч зөвлөгөө өгөөч. Фермтэй хүмүүс голлон эндээ илүү анхаараарай гэдэг.
Фермтэй улсууд бол одоо гол нь одоо сүүний ферм байна. Дээрээс нь бол одоо бас махны чиглэлийн одоо аж ахуй эрхэлж байна гэх мэт. За тэгээд ер нь бол нэг юм байгаа штэ. Одоо им хонь гэхэд үнээч гэсэн ялгаа байхгүй. Ингээд одоо им хонь дээр жишээ авъя л да. Им хонь бол одоо 12 сар жил тийм үү? Тэр 12 сарын чинь бол 5 сар нь хээлтэй юу. Тэгээд дээрээс нь бол дахиад одоо нөгөө хургаан тижих гэж одоо сүүгээ гаргана. Хургаа гөхүүлнэ. Ингэсээр ятал 3-4 сар. Ингээд нэг бараг 9 сар болж байгаа. Дээрээс нь тэгээ намар болоод эрэхтэн зэрэг нь хуц тавь нэгээл 2 сар хэртээ нөгөөдгий чи бөжигнүүлэл ингээл бэлчээрийн асуудал чинь бол одоо бэлчээрэлтэн тэр хорогдоол ингээл явчихна л да. Тэгтээ зэрэг бол ерөөсөн их малын сулж хилээтэй байх хугацаа бол нөө ганц 2 сар л байх шиг юм. Тийм учраас бол яах вэ зэрэг бол ерөөсөн их малаан бол боломж хэмжээнд бол чөлөөлөх хэрэгтэй. Тэр одоо физиологийн тэр ачаалтай юмнаас нь одоо тийм ээ. За жишээлбэл одоо хоньтой хүн гэхэд бол одоо хургаа бол эртхэн шиг ялах хэрэгтэй. Одоо жишээлбэл 60 хоног юуны 2 сартай болсон хураг бол одоо сайхан гүзээлцэн бэлчээрийг сайн ашиглан хангалттай ашиглан тийм учраас бол хяргаал тэгээд нэг сайхан 7 сарын 20 дээр наадамны дараахан бол ихийн сүүнээс нь гаргачих хэрэгтэй. Тэгхийн бол одоо нөгөө юу чинь им хонч бол сайхан таргална тийм ээ. 2-3 сар бол бас нэг тэр одоо хөхөлж байгаа сүүгээрээ бол маш одоо шимтгүүд алдагдаж байна. Тэрнийг өөртөө зарцуулна. За нэг юм ирэх үү. Тэгээ нөгөө хургаа бол жишээлбэл хэрвээ та нар маханд өгнө гэж бодож байгаа бол одоо түрүүний хэлсэн шиг одоо тийм нэг 38-аас 40 кг хүртэл болгоно гэж боддоод тэгээд хургаа юунд өгнө гэж байгаа бол маханд өгнө гэж байгаа бол 9 сарын хавцаа бол одоо хярах хэрэгтэй. Хяргаад ингэчтэй зэрэг бол цаанд авч байгаа одоо үйлдвэрүүд одоо маханд авч штэ. Тэгээ үйлдвэрүүд бол одоо аршийн тушаахад бол одоо 2 сарын дотор бол нэг 1 см 2 см эртээ ийм ахархан өстэй сайхан одоо нөгөө напоныхны бүтээгдэхүүн гардаг жишээтэй. Гэх мэт ийм технологиудыг одоо бас яах хэрэгтэй. Бас тэрнээс гадна бол хитэх одоо үнэний фермүүд бол хитэх саажуулахгүй. Тийм ээ. Одоо өөрийн одоо шимт хичээлийг одоо муу өгөөл одоо саадынх ашиглаад ирэх юм бол ерөнхийдөө их мал бол муудна. Тэр чанараараа бол нөгөө дараагийн төлөв бол болохоо байна. Одоо муу гарна гэх мэт. Янз бүрийн одоо өвчнөд нэрвэгдэн их маш их одоо дийлэнгийн өрөвсөлтөй болно. Хаган саад юуны одоо хаган саатна гэх мэт ийм юмнууд л гарна л да. Энд л одоо бас анхаарах хэрэгтэй. Тэрнээс гадна бол тэр байрныхаа бол бичил уур амьсгалыг бол маш сайн тохиромжтой байх хэрэгтэй. Хэрвээ одоо шивтэр ихтэй салхивч муутай байх юм бол маш амархан уушгины өвчнөд бол одоо тугал одоо өвчлөдөг ийм юмтай. За тэрнээс гадна бол ер нь ялангуяа мал төлөлтийн сүүл рүү бол бас нэлээд одоо хот хороо бол нэлээд бохирлогддог. Ийм учраас бол тэр хот хороогоо цэвэр цэмцгэр байлгах ялангуяа бол одоо хаваржаан дээр байгаа сарвчанд байгаа үс малынхаа одоо үс ноосыг бол одоо наалцсан хашаанд наалцсан үс ноосыг хот хороогоо бол маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Энэ бол одоо ялангуяа одоо төлийн өвчлөлийг үүсгэдэг бас нэг шалтгаан шүү. Энийг бол сайн анхаарах хэрэгтэй гэж ингэж бодож байна. За юу вэ? Дэлхийд одоо мал аж ахуй эрхэлж байгаа 2 хэлбэр байна. За нэгдүгээрт бол бэлчээрийн мал аж ахуй. За энэ бол одоо манай сонгодог мал аж ахуй. Хоёрдугаар цуур мал аж ахуй. Цуур мал аж ахуй гэдэг бол одоо энэ нэг ашиг шим өндөртэй энэ үйлдвэрүүдийн тухай. Энэ хүний гараар бүтсэн мал. Энэ тэгэхээр ерөөсө хүний гар хардаг мал гэсэн үг. Тэгэхээр энд бол одоо энийг яг тэр хаана тэр ашиг шимийг нь бий болгохын тулд тэр нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бэлчээрийн мал аж ахуй харьцангуй
хүнээс хамаарал багтай тийм ээ. Гэхдээ октоморлгүй гэсэн үг биш. Өвөл хаврын улиралд нэмэгдэлтэй хэлмэж юм уу хэрэгтэй. Суурь мал аж ахуй одоо энэ ирлээ одоо энэ өндөр ариун ашиг шимт мал аж ахуй бол ерөөс ингээл хүний гараар бүтдэг. Энд анхаарах ерөөсөө л хоёр зүйл байж байгаа. Нэгдүгээрт эрүүл ахуй асуудал. Эрүүл ахуй асуудал гэдэг бол голдуу байр малганд байдаг тийм ээ. Тэгэхээр академичн ярьлаа тэр байрны эрүүл ахуй асуудал, тэр технологи асуудал энэ маш чухал. Хоёрдугаар тижээлгийн асуудал. Энд одоо ямар хэмжээний мах авахгүй байгаа, ямар хэмжээний сүү авахгүй байгаа, төлөө яаж хэрхэн бойж болох юм. Тэгэхээр энэ бол маш нарийн шинжлэх ухаан, маш нарийн технологи. Энд бол зинхэнэ одоо мэрэгчлэлтний оролцоотой тэр зөвлөгөө тэр юг бол ингэж өөр одоо нэг бэлчээр юм болгож байгаа шиг нэг өглөө орой гаргачаал өдөр гаргачаал өглөө оройд нэг жижиг мав руу шидчихэд одоо тэр ашиг шимийг хүртэнэ гэдэг бол өөр хэлдэ. Яг ер нь энд нэг тийм газар зүй нас гэдэг ойлголт мал аж ахуйд байдгийг. Газар зүй нас гэдэг нь бол одоо тэнд нутагссан тийм ээ байранссан тухай ойлголт. Жишээ нь Монгол мал бол одоо 5-6 мянган жил газар зүй нас гэж ярих юм уу. Тэгвэл одоо яг хөө тэр Францаас одоо Монбелар тэгэл энэ Хятадаас хар тарлан ч юм уу янз бүрийн үйлдвэрүүд энэ манайд ороод ирж байгаа эднүүд бол 0 нас газар зүй насны хувьд бол 0 нас нялхаас эхэлж суух. Тэгэхээр тэр ашиг шимийг авахын тулд тэнд байсан тэр экологийн нөхцөл, тэр байр малгайн нөхцөл, тэр тижээлгийн нөхцөл, тэр бүхэнд л одоо анхаарч иж тэр хүссэн ашиг шимээ хүртэнэ. Тэгэхгүйгээр бол хэцүү тийм одоо өөр нарийн зүйлүүдээр бол өндөр үнэтэй болсон байгаа. Өндөр үнэтэй өхөр мал оруулаад ирж байна. Фермер байгуулж байна хөрөнгө оруулаад. Тэнгүүтээ нөгөөхийгөө ашиггүй байна гэл төтгөн л одоо зараад байна шүү дээ тийм ээ. Энэ бол ерөөхдөө нөгөө зүй зөксөөр нь ашиглаж чадахгүй л гэж байгаа. Яг нь ер нь тэр ашиг шимийн ингээд нэг бүрэн авах боломж бол манайд одоо бас харьцангуй тэндээс одоо 40 литр сүү авдаг үнээр энэ дээрээ 40 литр авна гэдэг бол асар их өндөр зардалтай. Манайхыг хажуудаа тийм газар тариал эрхэлж чадахгүй байгаа фермерүүд бол их алдагдaltaй ажилладаг гэсэн. Хамгийн гол нь тижээлийн зардалтай сүрж явах шиг. Хажуудаа газар тариалантай тийм юм аж ахуйнууд бол фермерүүд бол бас харьцангуй боломжтой ажиллаад байна гэж ингэж ярьдаг. Ер нь энэ фермерүүд бол ер нь тижээлийн асуудал хамгийн хүн тийм. Тэгээ нарийн технологи асуудал манай ч нэгэд суурин фермийн аж ахуй эрхэлс туршлага бол харьцангуй бас богино юм. Одоо сүүний чиглэлийн фермерүүд олон л байх юм. Тэгээд тэн дээр хамгийн их гардаг нэг өвчлөл бол тэр дэлэнгийн өрөвсөл юунаас хамаарч байна. Эрүүл хойгоос. Яг ер нь яг энэ сүүний аж ахуйнуудад гардаг хамгийн гол асуудлын нэг бол дэлэнгийн өрөвсөл. За өөр нэг асуудал бол энэ өргүүдэл, суваарил тэр өндгөвч үржлийн эрхтний эмхгүүд байгаа. Энэ ерөөсөө явж бол нөгөө технологи алдаатай холбоотой, эрүүл ахуй алдаатай холбоотой, байрны одоо нөгөө ариун цэврийн асуудал таар байх юм бол ингээл баян хашаатай доороо шавар шавхайтай байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр хөхний сувгаар нь гадны бичлбитнүүд орно. Саалтын технологи алдахтай юм бол дэлэн гэмтэн тийм ээ. Гэх мэт асуудлууд голлон дэлэнгийн өрөвсөлд нөлөөлж байна. За түүнээс гадна тэр үржлийн эрхтний эмгэгүүд бол би улмаас бол дэлэн өрөвсөх шалтгаанууд бол бас байна. Монгол академичаас нэг зүйл бас бай. Сүүлийн үед бол яг энэ гадны өндөр ашиг шимтэй малыг бас оруулж ирэх явдал нэлээд их боллоо тийм ээ. Мал аж ахуйгаа овоож явах бизнес гэж хардаг болж гин үү? Тийм байна. Тийм. Тэгээ энийг нь одоо бас бизнес болгох төр засгийн зүгээс юундаар нь дэмжмээр юм бэ? Малчид маань юундаар анхаармаар юм бэ? Товчхоо ярьж өгөө. Малчид бол одоо өөрсдийн аж ахуйгаа бол бизнес зах зээлийн чиглэл рүү бол одоо маш сайн бодож оруулах хэрэгтэй. Ер нь эхнээсээ ч одоо тийм чиглэлээр бол ажиллаж явах шиг байна манай малчид. Жишээлбэл одоо хонь дээр нэг жишээ болгоод ярив. Одоо хоньны мах үйлдвэрлэлээр бол дэлхийд тэргүүлдэг одоо үйлдвэрүүд байна. Жишээлбэл Суполк гэж хоньны үйлдвэр байна. Махны Дорцет гэж одоо бас махны үйлдвэр энэ хонь байна. Тэгэхээр нэг юм байна л да. Одоо хэрвээ өхөр дээр ч ялгаа байхгүй. Хэрвээ одоо өхрийн өндөр сайхан мах үйлдвэрлэе. Хоньны сайн мах үйлдвэрлэе. Ер нь одоо эдийн засгийн эргэлт сайтай ийм одоо арга технологи хэрэглэе гэвэл эхний ээлжинд бол
гидрозис гэж ийм үзэгдлийг бол сайн одоо ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо өндөр ашиг шимтэй одоо хээлтүүлэгч малаар өөрийнхөө одоо нутгийн малыг бол хээлтүүлээд одоо эхний гарсан мал бол яг хөхтэй зэрэг бол өөрсдийнхөө генетикийн чадварыг хадгалахын тулд, удамшлагын чадварыг хадгалахын тулд бол маш хүчтэй одоо хөгжилтэй, өндөр ашиг шимтэй ийм эхний 1-р үеийн одоо эрлиз мал бол махан ашиг шим, за сүүн ашиг шим энэ бүх юмар бол одоо илүү байдаг. Энэ үзэгдлийг бол ашиглаад жишээлбэл одоо суполк үйлдвэрийн хуцаар бол Монгол хонио хээлтүүлээд ингээд бол эхний гарсан хургаа бол хургийг намарна одоо өндөр одоо килограммд хөрнө. Тийм учраас тэрнийг бол бас адагшаага одоо яах борлуулах тийм боломж байна. Мөн махны чиглэлийн ангус байна. Ангус үйлдвэрийн энэ одоо хээлтүүлэгчээр нутгийн өхрийг бол хээлтүүлээд өөрөөр хэлбэл ангусын одоо төлөв бол Монгол малаас бол гарахтаа бол бага жинтэй гарна, бас боломжийн төрхийн хүндрэл энэ төр бол багтай. Ийм учраас тэрүүгээр бол хээлтүүлээд эхний 1-р үеийн релиз бол одоо маханд хэрэглэх ийм асуудлууд байна. Энэ бол маш том бизнес. Тэгээд одоо төр засгаас бол юу хэрэгтэй хөхтэй зэрэг бол эхний ээлжинд бол энэ мах экспортлох бүхэл боломжийг бол одоо бий болох хэрэгтэй. За ялангуяа тэр тухайн экспортлох гэж байгаа одоо газрын малын бэлэг ариун цэврийн шаардлагад нийцсэн тийм одоо хурганы мах, хоньны мах, үхрийн махыг бол бэлдэх. Энийг бол одоо бас л төр засгийн зүгээс дэмжиж өгөх шаардлага бодлогоор дэмжих хэрэгтэй. За гам төгшин дээр юу ярмаар байна? Ер нь дөрөв хүн чинь нөгөө малын амьсгалаас бусдыг ашиглана л гэж ингэж ярьдагсан тийм. Тэгэхээр энд одоо мах орж, ноос орж, ноолуур орж, яс орж, цус орж, дайвар одоо бүтээгдэхүүнүүд орж тийм. Энэ бүхнийг одоо бүрэн ашигламаар байгаа. Тэгэхээр энийг бүрэн ашиглахын тулд энийг ашиглах боломж өгөхээ одоо тийм үйлдвэрүүдийг одоо дэмжих. Төрөөс одоо ерөөсөө үйлдвэрлэлээ дэмжих асуудал хамгийн чухал тийм ээ. Тэгээ энийг боловсруулсан одоо бүтээгдэхүүнүүд болгоод экспортлох бүтээгдэхүүн экспортлох энэ төр тэрэ юмнууд тэр бол одоо ингээд яг бий болсон тохиолдолд бол дараагийн асуудал баг. Өнөөдөр чинь малчид ерөөсөө бала гулуус махны л үнээр өгч байна. Сүүгээ огт ашиглахгүй байна. Малчтыг одоо залах уу байна гэж ингэж яриад байгаа. Үнэхээр тэрийг одоо борлуулах зах зээл хязгаарлал учраас жоохон тийм байх шиг байгаа. Хэрвээ ийм болоод энэ одоо төрөөс энэ үйлдвэрүүдийг дэмжиж бизнесүүд бий болоод бүх өдөө орон нутагт тийм ээ тэгээд эд үтцүүдийн бий болгоод мал үнэтэй болоод эхлэх юм бол бүх төрлийн үйлдвэрлэл өгч гэнэ гэж бодлоо. Энийг дагаад мал аж ахуй дагсан бизнес өгч гэнэ. Одоо жишээ нь одоо мал эмнэлэг бүх төвшөндөө хөл дээрээ босч чадахгүй шүү дээ. Тэг яг үнэндээ бол мал үнэтэй болчих юм бол энэ мал эмнэлгийн бизнес хөл дээрээ босно нэгдүгээрт. Хоёрдугаарт мал үнэтэй болчих юм бол энэ чинь бизнесийн салбар тийм ээ. Ингэчих юм бол одоо хөдөө залуу малчид байхгүй болоод энэ одоо нэг хэдэн морь үйж байгаа одоо хурдан морь дагчил хэдэн малчид байна гэдэг яриа их болж. Би бол тэг чарддаггүй. Өнөөдөр ерөөсөө малчид зөөрж байгаа асуудал нь мал үнэгүйтэй холбоотой. Үнэхээр тэр үнэтэй байх юм бол түүхийд нүнэггүй. Түүхийд нүнэггүй. Нэг хонь одоо юу гэдгийг 400-500 мянга хэрвээ хүрэх боломж одоо байдг л гэж би хардаг. Үнэхээр бүгдийн тэгэх юм бол тийшээ малчин бий болно, мэрэгжилтийн бий болно, Солонгос руу явж одоо тэнд одоо юу гэдгийг тэр нэг харбор ажил хийх биш хөдөө орон нутгийг чиглэн тийм ээ. Тэгэхээр энд бол тэрийг дагаа төвлөрөл багасч болно. Тэг гэх мэт. Тэгэхээр хамгийн түрүүнд бол энэ тэр мал аж ахуйн бүтээгдэхүүнээ бүрэн ашиглах ажиглагдсан бодлогыг л төр хэрэгжүүлээсэй л гэж энэ ташрамд бас за баярлалаа. Тэгээ өнөөдөр нэвтрүүлгийн маань цаг төгсчлөө. Тэгвэл энэ сэдвийг бол ингээ бид нар хаахгүй. Цаашдаа бол улам наривчлан одоо ярих болно. Ялангуяа одоо энэ манай академич ярьж байгаа тэр төл болгоно мал болгох. Мал болсон төлөө дэлхийн зах зээлийн
үнд хүртэл өсгөж одоо борлуулдаг, ашиг шимээ нэмэгдүүлдэг, зах зээлийн эргэлтээ сайжруулдаг, энэ технологиудыг сайжруулах олон одоо дуршил манай эрдэмтдийн төвшөнд хийж байгаа юм байна. Тэгээ энэ сэдвүүдээр бол бид дараагийн нэвтрүүлгээр ярина. Тантай бол нэг зүйлийг тогтож ярих хэрэгтэй байсан. Энийний дараа нэг нэвтрүүлэг таныг өрье да. Энэ малын эмийн чанар, энэний одоо үн, Монголын нөхцөл тавигдж буй хэр зэрэг шаардлага хангаж байгаа гэдэг энэ олон сэдвүүдийг ярих хэрэгтэй байхаа. Гэхдээ өнөөдрийн одоо нэвтрүүлгийн цаг дууссан учраас баярлалаа баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр бүгдээрээ үргэлжлүүлж ярья. Манай нэвтрүүлгийн цаг бол та бүхэн нээлттэй болно. Та бүхэндээ баярлалаа.